Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улс болон Бүгд найрамдах Хятад ард улсын худалдааны яриа хэлэлцээ хийгчид уулзсан байна. За тэдний хувьд 2 өдрийн туршид яриа хэлэлцээ өрнүүлж энэхүү яриа хэлэлцээгээ дуусгаж байгаа юм. За тарифыг доктортой байлгах амлалтыг өгснөөр тухайн яриа хэлэлцээ өндөрлсөн гэж мэдэгдэж байна. За даваа гарагт өндөрлсөн энэхүү хэлэлцээрт Бүгд найрамдах Хятад ард улс 2 талын тарифын түвшинг доктортой байлгахаар тохиролцсон гэж мэдэгдсэн бол Америкийн нэгдсэн улсын зүгээс өргөн хүрээтэй харилцаа доктортой хэвээр байгааг онцолсон байна. Оролцогчдын тоонд Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скот Бисент, Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий сайдын орлогч Хө Лефенаар багтсан байна. За сангийн сайд Скот Бисент болон Бүгд найрамдах Хятад ард улсын ерөнхий сайдын орлогч Хө Лефенарын хооронд Парист болсон яриа хэлцээ харьцангуй тайван уур амьсгалд болсон гэж үзэж байна. За их сурвалжууд Reuters агентлагт мэдээлж байгаагаар Бүгд найрамдах Хятад ард улс Америкийн нэгдсэн улсаас цаашид хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний захиалга авахд нээлттэй байгаа юм байна. Асар хэмжээний тарифаас зайлсхийхин тулд дараагийн 3 жилийн туршид 25 сая орчим тонн Америкийн нэгдсэн улсын шар бурцыг худалдаж авахар тохиролцоон гэсэн ийм мэдээллүүд ирж байна. За мөн энэ одоо яриаг хэлцээрт Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Джеймисон Гирээр Хятадын худалдааны ерөнхий хэлцээр хийгч Ли Чинганаар яриа хэлцээнд нэгдэж оролцсон байна. За талууд дэлхийн 2 том эдийн засгийн хоорондох худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор Америкийн нэгдсэн улс Хятадын хооронд худалдааны зөвлөл болон хөрөнгө оруулалтын зөвлөлийг байгуулах саналуудыг хэлэлцсэн. За мөн Хятадын ховор элементийг Америкийн нэгдсэн улсын компаниудад нийлүүлэх талаар хэлэлцсэн байна. Джеймисон Гирээр Скот Бисент мөн энэ яриа хэлцээний өмнө Хятадын төлөөлөгчдөд Боинг онгоцуулан Америкийн байгалийн хийн захиалгын талаар одоо шахалт үзүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэж байсан. За тийм учраас бол яриа хэлцээний үеэр мөн энэ саналаа тавьсан байж болзошгүй байна. За харин Америкийн нэгдсэн улсын дээд шүүх ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой шийдвэрийг өнгөрсөн 2 дугаар сард гаргасан. За түүний хувьд ерөнхийлөгчийн онцгой эдийн засгийн одоо эрхийг одоо ашиглан дэлхийн хэмжээнд улс орнуудад бол тариф ногдуулсан. За энийг нь бол ихэнхийг нь хүчингүй болгох ийм шийдвэрийг гаргасан. За өөрөөр хэлбэл ерөнхийлөгч эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзсэн. За үүний дараагаас Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа өөр хуулийг бол хэрэглэн шинэ тариф нэвтрүүлж байгаа. За мөн 3 дугаар сард Бүгд найрамдах Хятад ард улс зэрэг томоохон худалдааны түншүүдийн үйлдвэрлэлийн салбарт илүүдэл хүчин чадал байгаа хэсэгт нь шалгалт хийх. За мөн үйлдвэрлэлтэй ямар нэгэн байдлаар албатан хөдөлмөр эрхлүүлж одоо тухайн үйлдвэрлэлийг хийсэн байж болзошгүй гэсэн ийм мөрдөн шалгах үйл ажиллагааг эхлүүлсэн. Францын Франц пресс агентлаг өмнөх өдөр нь одоо мэдээлснээр Бээжин Вашингтоны Бүгд найрамдах Хятад ард улсыг албатан хөдөлмөр эрхлүүлэхийг чимээгүй зөвтгөгдөг гэж буруу үндслээр буруутгаж байгаа гэсэн ийм мэдээллийг хэлж байгаа юм. За Бүгд найрамдах Хятад ард улсын олон улсын төлөөлөгч худалдааны дэд сайд Ли Чинган Америкийн нэгдсэн улсын шинэ тариф нь Парист тусан яриа хэлцээний гол сэдэв болсон гэж мэдэгдсэн. За тэрээр 2 тал тарифын түвшнийг доктортой байлгах амлалтаа дахин ногтолж худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих шинэ механизм бий болох талаар хэлсэн гэж хэлсэн байна. За Скот Бисент мөн одоо 2 талын харилцаа маш доктортой байгааг харуулж байгааг хэлээд уулзалтууд нь өнгөрсөн жилийн энэ үед одоо харсанчлан хариу арга хэмжээ авахаас урьдчилан сэргийлэх зорилготой гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Энэхүү яриа хэлцээнд оролцохдоо Бүгд найрамдах Хятад ард улс даваа талдаа орж ирсэн. За Бүгд найрамдах Хятад ард улсын аж үйлдвэрийн үйлдвэрлэл болон жижиглэнгийн борлуулалт 2026 оны эхний 2 дугаар сард хүлээгдэж байснаас өндөр өсөлттэй гарсан гэдгийг үндэсний статистикийн товчоноос даваа гарагт мэдээлсэн. За Бээжинд энэхүү одоо доктортой байдал байж байгаа нь бол даваа гарагт босон одоо яриа хэлцээт бол даваа талдаа оролцох боломжийг гаргасан. За эдийн засагчид аж үйлдвэрийн өсөлт нь өмнөх оны мөн үеэс 5.3% өснө гэж таамаглаж байсан ч энэ удаа 6.3% өссөн байгаа юм байна. За үүнтэй адилхан жижиглэнгийн борлуулалт 2025 оны 1-2 дугаар сараас 2.5% бол өссөн байгаа юм байна. За үндсэн хөрөнгийн борлуулалт буурна гэж таамаглаж байсан ч гэсэн 1.8% өссөн үзүүлэлттэй байгаа нь Хятад улс бас харьцангуй эдийн засгийн доктортой байдалтай байгаа нь бол харагдаж байгаа юм. За энэ нь бол Америкийн нэгдсэн улсын ногдуулж байгаа тариф бол Хятадд тодорхой хэмжээнд бол нөлөөсөн ч гэсэн энэ нь бол эдийн засгийн үзүүлэлтэнд сөрөг нөлөөлөх өсөлтийг харуулахгүй байгааг бас харуулж байгаа. За энэ нь бол Бүгд найрамдах Хятад ард улс Америкийн нэгдсэн улстай яриа хэлцээ хийхдээ давуу талтай оролцох боломжийг нээж байгаа юм. За мөн энэхүү яриа хэлцээний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн зүгээс нэгэн сүрдүүлгийг гаргаж байгаа. За тэрээр ормосын хоолойг одоо нээхэд улс орнод тусалцаа үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. За ялангуяа энэ хоолойгоос эрчим хүчний хувьд хамааралтай байдаг Бүгд найрамдах Хятад ард улсын байлдааны хөлөг онгоцоо тус хоолойроо илгээх ёстой гэсэн ийм мэдээллийг хийсэн. За тухайлбал тэрээр хэлэхдээ Си Цзиньпин ормосын хоолойг нээлэхэд туслахыг зөвшөөрөхгүй тохиолдолд энэ сарын зүйлээр Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпинтэй хийхээр төлөвлөж байгаа дээд хэмжээний уулзалтыг хойшлуулна гэж сүрдүүлсэн.
болсон Америкийн нэгдсэн улс болон Израилийн удирдах байгаа Ираны эсрэг дайны улмаас газрын тосны танкерууд усан замын гол шүлжээ болох Ормозын хоолоогоор нэвтрэх явдал нь бараг бүрэн зогссон учраас энэ асуудал дээр Бээжингийн тусалцааг хүсэж байгаа юм. За энэ хүү үйл явдлаас болоод цаашдаа Ши Жинпин болон бүгд найрамдах хятад ард улстай хийж байгаа яриа хэлцээд зогсон байдалд орж болцохгүй гэсэн ийм бас санаа зовсон байдлыг үүсгэж байгаамаа.